За сайн бацхан уу, Фэчэрт байна. За би өнөөдөр ямар мэрэг хийх вэ гэхээр ерөнхийдөө одоогийн нөхцөл байдал таны амьдрал хаашаа чиглэж гин, юу ирэх гэж гин, ертөнцөөс ямархуу зүйл танд бэлдсэн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү уншлага хийя гэж бодлоо. Яг одоо юу гэдэг жилийн төлөө, сарын төлөө энэ төр гэхээс илүү яг одоо таны энерги танд юу дуудаж байгаа, ертөнцөөс танд ямар мессеж дамжуулахыг хүсэж байгаа, танд одоо яг юу хэрэгтэй байгаа гэдэг юм уу те. Иймэрхүү одоо энергийн уншлага хийсэн. Тийм ертөнцөөс одоо мессеж авах ч юм уу те. Иймэрхүү уншлага хийя гэж бодлоо. За тэгээд хэдүүлээ өмнөшгээ 3 одоо сонголттой уншлага хийнэ. За миний сонсогчдод үзэгчдэд ямар мессеж ертөнцөөс дамжуулж байна вэ? Тэдний маань энерги ямар байна вэ? Амьдралд нь юу ирж байна вэ? За 2 дугаар сонголтын картыг харъя. За 3 дахь сонголтын картыг харъя. За ийм 3 карт байна. За та нар маань харж агаад хамгийн одоо таалагдж байгаа нэг группийг сонгочих тоо. За өсвөл тэгээд өөр бас 2 группт бусдад нь татагдаад байж болно. Тэгээд сонгосон ч болно. За энэ дээр энэ яан чулуу тавилаа. Энэ дээр энэ яан чулуу тавилаа. Энэ чернилийн яан чулууг болохоор энэ дээр тавилаа. За эхний группийн сонголтын картны цэцэгтэй, ягаан цэцэгтэй, улаан ч юм уу те. Ягаан давмгаалсан юм карт байна. Сонголтын чулуунаас юм ягаан чулуу. За 2 дахь групп болохоор ийм цэцгэн палаачтай нүдэн нусан ийм эмэгтэй байна. Нүдэн ансандаа доош харсан. За тэгээд энэ болохоор сонголтын чулуун болохоор юм улбар шаргагүй. Чернил ягаан юм чулуу байна. За 3 дахь групп болохоор сүүлийн групп маань юм ягаан цэцэгтэй юм байшинтай. Тэгээд энд нэг юм 2 эмэгтэйтэй House of Flowers. Гэсэн карт байна. За тэгээд чулуун болохоор ийм улбар шарт өнгийн тий. Ийм чулуу байна. За бүгдээрээ онцлогтой орцгоё. Энэ хоёроо төр ишээ тавьчээ. За 1-р группийнхаа маань онцлогтой тавтаа морил та нар маань энэ ягаан өнгийн чулууг за эсвэл энэ картыг сонгосон бол ингээд энэ та нарын маань уншлагаа. За би өнөөдөр юугаа энергийн уншлага хийж байгаа учраас шууд эхлээд астро шоуга хаяа гэж бодсон. За 1-р группийг сонгосон хүмүүсийн одоогийн энерги за тэдэнд ертөнцөөс ямар мессеж дамжуулахыг хүсэж байна. За сар гарч ирсэн. Сар 5 дугаар гэр дээр. За тийм материал орд гэж гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийн хүмүүс маань болохоор яг одоо юу гэхээс илүү одоо карьер, мөнгө санхүү гэхээс илүү одоо өөрийнх нь хувийн амьдралтай холбоотой иймэрхүү өөрчлөлт, хувиралтууд ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлсүүд их болж байгаа байдалд харагдаж байна. Илүү гэр орон одоо хувийн амьдралтай холбоотой те ийм татны харилцаануудтай холбоотой ч юм уу. За эсвэл өөрийнх энэ хүмүүсийн эсвэл зүүн бэлэг аягүй их одоо өндөрсөж байгаа ч юм уу. За ийм байдал харагдаж байна. Илүү одоо ийм эмгтээлэг ийм шин чанар
чанарыг харуулсан одоо энергийг давамгаалж байгаа ч гэх юм уу тиймэрхүү энергитэй байна. За тэгээ 5 дугаар гэр дээр гэхээр 5 дугаар гэр бол романс, хайр дурлалын харилцааг илэрхийлж болдог. За эсвэл 6 цэнгэл юуг бас хүүхдийг бас ингээ илэрхийлж болдог. Тэгэхээр энэ групп нэгдүгээр группийнхан маань үр хүүхэд, гэр бүл, за тэгээд эсвэл хосын харилцаа ч юм уу иймэрхүү сэдвүүд илүү сонирхолтой байгаа. Иймэрхүү одоо амьдралын талбаруудад нь илүү юунууд өөрчлөлт төвлөлтүүд явагдаж байгаа. Ийм хүмүүс байвал харагдаж байна. За тэгээд материал орд гарч ирсэн. Тэгэхээр илүү одоо гэр бүлдээ илүү цаг зав зарцуулъя гэж бодож байгаа ч юм уу эсвэл одоо ажил амьдралын баланс айгуу зохицуулах шаардлагатай байгаа ч юм уу тийм иймэрхүү хүмүүс байгаа болоо гэж бол харагдаж байна. За дахиад нэг хэдэн арслангийн орд. За тэгээд ихрийн ордныхон байж магадгүй байна. За нэг иймэрхүү астрошоноос иймэрхүү мэдээлэл авлаа. За тэгэхээр төлөө цаашлаад Oracle картнуудаа гаргаж ирцгээе. За нэгдүгээр группийнхан маань хорвоо ертөнцөөс ямар мессеж үгийг дамжуулж байна вэ? Тэр маань амьдралд ямархуу өөрчлөлт төвлөлт юу гэж байна вэ гэдгийг харцгаая. Жохон тэрчилж байна. Нэгдүгээр группийнханд эндээс харахад бол найз нөхдийн хүрээлэл networking гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлс холбоо сүлбээ тэрэн дээр одоо өөрчлөлтүүд аюул хэрж байгаа юм болоо. За эсвэл яг ийм сүнсний гэр бүлээ тэгээ яг өөрт нь хэрэгтэй хүмүүсээ олж байгаа find a balance гэдэг нэг ажил амьдралын тэнцвэр өнтер гэж байдсан тий. За иймэрхүү зүйлсүүд гарч ирсэн байна. За одоо тарот картнаас мэдээлэл авцгаая. За нэгдүгээр группийнхэнд маань ямар хуралд өөрчлөлтүүд ирж байна вэ? ертөнцөөс тэдэнд маань ямар заавар зөвлөгөө чиглүүлэг өгöd байна вэ? Нэг харцгаая. Full картыг дотролын full картыг за Four of Cups дотролээ. За энэ группийнхан маань за сайхан өдрүүдийг гаргаад ирлээ. За Ten of Cups өдөр буруу гарч ирсэн. За энэ нөгөө гэр бүлийн өдөр байгаа. За тэгээд Page of Wands full картууд маань хоёлаа яг шинэ ихтлийг илэрхийлж байгаа ийм картууд байдаг. За тэгэнгүүт энэ өдрүүд маань бас буруу гарч ирээд тэгээ Four of Cups, Five of Wands, High Priestess картуудыг шааж гарч ирсэн байна. За энэ юу гэж байгаа юм бэ гэдэг юм бол яг одоогийн нөхцөл байдал та нар маань жоохон юу яасан бэ? Ганцаарцсан байгаа байдал харагдаж байна. Тэгээд энэ буруу хүрээлэлтэй байгаа хүмүүс ч юм уу. Тийм эргэн тойрны хүмүүстэйгээ жоохон таарамжгүй байгаад байгаа. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу тийм. Тэгээд тэрнээс болоод ингээд өөрийгөө хураасан байгаа байдалтай. Тэгээд шинэ хүмүүстэй танилцахгүй айгу утсан ч юм уу. Тийм. За нэг талаар ингээд хүрээлэл байж болно. Та нарын маань Oracle картн дээр бас хүрээлэлтэй холбоотой картууд аяух гарч ирсэн. Хүрээлэл гэдэг нь одоо найз нөхөд эргэн тойрны community гэж ярьдаг шүү дээ. Нийгэмд байгаа хүмүүс, хүрээлүүлж байгаа хүмүүс, одоо ажлын газрын хүмүүс байж болно. За тэгэнгүүт зарим хүмүүсийн хувьд бол энэ шууд утгаараа одоо гэр бүлтэй холбоотой
мессежүүд айгүй их гарч ирж байна. За тэгээ энэ юу гэж гарч ирж байна вэ гэх юм бол гэр бүлийн жоохон доторх одоо гишүүдийн дунд асуудал үүссэн байж болно. За тэгэнгүүт энд ингээд жоохон ажил амьдралын баланс алдагдсан уу? Тэгээд хүмүүс жоохон уйл ойлголцсон уу? За ямар нэгэн байдлаар иймэрхүү зүйлс болжээ. За тэгээд энэ дээр хорвоо ертөнцөөс юу зөвлөж ийн вэ гэх юм бол энэ одоо ямар ч одоо тэр нөхцөл байдал үүссэн байлаа гэсэн ерөөсөө юу ягаарэ баланстай байхыг хичээгээрэй. Хит нэг тал руугаа хэлбэх ч юм уу эсвэл өөрийгөө зөвтгөх ч юм уу бусдыг буруутгах ч юм уу тэгэх хэрэггүй. Тэгээ дээрэс нь бусад хүмүүст бас ингээд өөрийгөө гоё ингээд нээж өгөөрэй. Чивэл ингээд маш юм олон одоо юу гэдэг multifaceted гэдэг чинь маш юм олон давхрахтай одоо юм юу шиг цэцэг шиг юм олон зан чанаруудтай шүү. Тэгээд эн чинь ингээд чамайг маш юм гоё юм өвөрмөц нэгэн болгодгоо. Тийм учраас бусдад ингээд өөрийгөө гоё ингээд нээж өгөөрэй. Тийм бол чи яг ингээд өөрийнхөө хүрээллийн хүмүүс ингээд олж чаднаа тий. Өөрийгөө ингээд бусдад үнээр нь харуулснараа өөрийнхөө одоо ингээд тэр онцгой тий тэр байдлуудыг хүлээн зөвшөөрч бусдад харуулснараа яг өөршгөө тий өөрөгч ойлгох тэр гоё хүмүүстэйгээ ингээд учирнаа гэсэн ийм мессежэл айгу тодорхой гарч ирж байна. Тэгээ та бол өөр айгу тийм хөрсөг. За тэгээд ер нь бол хүн амьтантай одоо маргалтгаас зайлсхийдэг ч юм уу тий. Тэгээ маш юм одоо юу энэ ингээд хөрсөг хүнийг илэрхийлдэг, сүнсийг илэрхийлдэг юм карт байдаг байхгүй юу? Тийм хүн байгаа бол харагдаж байна. Тэгээ одоогоор ингээд жоох ингээд ганцаарцсан юм шиг. Тэгээд ингээд хорвоо ертөнц ингээд таныг ингээд айгу хамгаалж яадаг ч юм уу харж яадаг ч юм уу тийм ингээд энэ нэг шоу тэн дээр юугаад тусгасан байгаа байхгүй юу? Одоо юу гэдүүлээ зонтгоо тэгээд ингээд хинч надад байхгүй юм байна. Би л ганцаараа юм байна гэд тэгсэн үед ерөөсөө ингээ хорвоо ертөнц ингээ арай чин дааж явж идэг шүү. Бид нар бас ингээ харж идэг шүү гэж дамжуулж байгаа юм болов уу гэж харагдлаа. Тэгээд энэ High Priestess карт ч гэсэн дээр ерөөхдөө айгуу тийм сүнслэг карт байдаг. Тэгэхээр л та бол энэ группыг сонгосон хүмүүс маш юм одоо зүн совин өндөртэй тэгээд айгуу тийм эмгтээлэг нэрхтэй ийм хүмүүс л одоо харагдаж байна. Тэгээд энэ хүмүүсийн дунд өөр байх. За тэгээд дээрэс нь харилцаанууд дээр гэр бүлийн харилцаа одоо бүхэл харилцаа дотны харилцаанууд дээр ерөнхийдөө зөвхөн нөгөө хүнийг гэдэлгүй бас өөрийгөө гэд байлгүй харилцаанууд дээр юм баланстай байх нь маш чухлаа. Тэгээд дээрэс нь ингээ гоё шинийг ирэлхийлээд өгөөрэй. Тийм. Тэгээ өөрийгөө ингээ гоё шинээр нэгээд яг өөрөө жинхэнэ байхаас бит ингээ ягаарай. Тэгэх юм бол ингээд өөрийн гэсэн хүмүүсээ олноо гэсэн ийм мессежүүд бол гарч ирсэн байна. За тэгээд энэ Лусын тайны Oracle үзрээс зөвлөгөө татъя. Нэгдүгээр группийнхан Лусын тайны техник юу гэж хэлэх хүсэж байна. Ямар зөвлөгөө техник хэрэгтэй байна гэдгийг харъя. Тэндээс би нэг 4 үзэр татъя гэж бодож байна. За боллоо баярлалаа. За risky. За бусдаас тусламж хүсье. Бас бусдад ингээд туслаарэ гэж байна. Хин нэг аврах гэсэн утгатай хөөтэй risky гэдэг нь тийм хин нэгэн хүн одоо танаас тусламж хүсэх юм бол ингээд туслаа. Тэгээд өөрт ч юм бас ингээд тусламж хэрэгтэй байвал тэрэнд бас ингээд бусдаас ингээд тусламж зураарэ гэж тэгж байна. Тэгэхээр ялцчгүй энэ группийнханд жоох юм харилцааны асуудлууд байгаад байгаа юм шиг байна. Харилцаанууд дээр ингээд өөрийгөө жоох нуудагч байна уу эсвэл тийм өөрийгөө нуудаг яг ингээд өөрийнхөө үннийг хэлдэггүй ч юм уу эсвэл тийм бусдаас ингээд тусламж гуйх, бусдад харилцахтай жоох асуудалтай байгаа ч юм уу. Ийм хүмүүс байгаа юм шиг байна. За prudence буюу don't be alarmed by the silence song гэдэг чинь. За тэгэхээр энэ prudence гэдэг нь жоох нэг юу утгатай бие тоох моох гэсэн утгатай бас болоо явж идэг санагдаж байна. За тэгэхээр энэ бол ингээд бүгдээрээ siren гэдэг нэг юм юу байдаг. Одоо юм муур гэхүү тэр одоо зүйлийг бол ингээд илтгэж яадаг. Тэр бол ингээд тэрний ингээд дуу. Тийм учраас тэрэнд ингээд бити ингээд автаарэ гэдэг чинь буцтай ингээд гоё эвэ итэй байхыг ингээд хичээгээрээ гэдэг юм болов.
За тэгээд дээрэс нь guidance буюу юм чиглүүлэг find safety in your beacons light. За тэгээд өөрийнхөө ингээд гэрлийг ингэж хасаагаад өөрийнхөө юм гоё зөв хүрээллийг бий болгоод тэгээд тэрэндээ ингээд гоё юу байгаарэ. Аюулгүй байгаарэ. Тэгээд заалчгүй ингээд таныг ингэж юу яадаг, танд тусалдгүй ч юм уу эсвэл таны ингээд муухай зан чанарыг гаргаж ирээд идэг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүстэй ингээд байх гадах хэрэггүй. Тим хүмүүс бол ингээд тим хүмүүс байгаад байвал тэр бишэл гэсэн үг. Тийм учраас та ингээд өөрийнхөө хувьд ингээд өөрийнхөө зөв хүрээллийг өөрөө бүтээд юм шүү. Тэр нь айгуу чухлаа гэж гарч байна. За тэгээд take the helm буюу be in control of your own ship гэж заяг саяных шиг л утгатай хөдрөөд байна л та ерөөсөө. Би таавал ингээ өөрийнхөө хүрээллийг өөрөө хинтээ байх тий тиймэрхүү зүйлсүүдийг бол та өөрөө ингээд сонгох одоо юу яах те шийдэх бүрэн боломжтой байдаг. Тийм бус хүмүүсийг бол бид нэр өөрчилж чадахгүй. Гэхдээ бид нэр хинтээ байхаа бол өөрчилж чадна. Сонгож чадна. Тийм болохоор өөрийнхөө одоо энэ завийг те энэ завийг өөрөө удирдаарэ. Танд ийм бүрэн нөөц болцоо байгаа шүү. Тэгээ дээрэс нь таны бас ингээд хараагүй, мдээгүй тийм хүн ингээд буруу хүмүүстэйгээ ч юм уу буруу хүрээлэлтэй байгаад хахаар ингээд зөв хүмүүс нь бас ингээд орж ирдгүү гэд тийм юм байдаг. Тийм учраас хүрээлэл тий хүрээлэл гэр бүлч байна уу. Тиймэрхүү зүйлс дээр харилцааны асуудал дээр жоохон асуудалтай байгаа хүмүүс маань одоо юугаа чиглүүлгээ авч чадсан баха гэж найдаж байна. За ингээд ерөнхийдөө танд манай уншлага дуслаа. Дараагийн бичлэгээрээ уулзцаая, баярлалаа. Баяртай. За одоо хэдүүлээ 20 дугаар группийнхний уншлагт орноо. 20 дугаар группийнхний уншлага. Нэгдүгээр группийнхан маань харилцааны жоохон асуудалтай байсан хүмүүс байгаад байгаа юм шиг байна. За 2 дугаар группийнхан маань Черний хайгаан чулууг за эсвэл энэ Weaving Flowers гэсэн энэ хөдрийг сонгосон байна. За тэгээ та нарын уншлагт орцгоё. За 2 дугаар группийнхнийхаа юуны карт байна? Oracle картуудыг гаргаж ирээ. За 2 дугаар группийнхан маань ямар хөө энергитэй байна вэ? Тэднийх маань хорвооч төсөөс юу гэж ямар мессежийг дамжуулахыг хүсэж байна вэ гэдгийг харцгаая. За 2 дугаар клик сонгосон хүмүүс маань ямар мессеж хэрэгтэй байна вэ? Хорвооч төсөөс тэднийх маань юу гэж дамжуулж байна вэ? За хэдүүлээ одоо тарот картнаас мэдээлэл авцгаая. Нэг жоохон репер хэлж юм. За. Тор группийн хандмаа. Мэдээлэл аваад систем жуулж байна вэ? За Four of Cups гэж. Би нэрээ юу яа нэгтсэн марч заах. Нэг дуун сотролгоод шохоо өгнө эхлээд хаяа гэж бодчихсон. За одоо хийсэн жаах дээ шохоо. За.
За 2 дугаар группийнхний одоогийн энерги төлөв байдал юу ямар хөө байна? Тэдэнд хорвоо ертөнцөөс ямар мессеж дамжуулахыг хүсэж байна вэ? За ангараг гараг, Марс, ангараг гараг, Хумхай ордон дээр, Хумхай орд. За тэгээ 11 дөрөөр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүмүүсийн хувьд болохоор юу байна? Гадаад орчин, хүрээлэл, за тэрнтэй холбоотой одоо зүйлсүүд бол энерги бол гарч ирж байна. За айгүй их хүн амьтантай танилцж байгаа. За энэ дээр ч гэсэн айгүй олон хүмүүс байгаад ирч тээ. Айгүй олон хүн амьтантай харьцдаг ажил хийдэг ч юм уу. За эсвэл сургууль, соёл, оюутан хүмүүс ч юм уу тий. За ийм хүмүүс айгүй их байна. Тэгээд яг одоо нийгмийн хүрээлэл, өөрийнхөө одоо сошиал статус ч гэдэм юм уу тий. Одоо нийгмийн одоо хэрэгэн зэрэг одоо статус гэдэг ч одоо монголоор юу гэдэг статус айгүй их анхаарч байгаа. За тэгээд тэр чиглэл рүүгээ за айгүй их сурж байгаа ч юм уу тий. За энийг дэш харалчдөө сурж байгаа. Тэгээд ийм одоо багш ч юм уу. За ийм хүмүүс айгүй их багш байна. Багш эсвэл өөрөө сурж байгаа, мэрэгжил дээшлүүлж байгаа тий. Иймэрхүү байдал энэ хүмүүсээс айгүй их харагдаж байна. За эсвэл айгүй олон хүмүүстэй ажилдаг ч байна уу тий. Тэгээ ажил мэрэгжил ялангуяа өөрийнхөө юм карьер юун дээр илүү анхаарч байгаа тий. Карьер сурлах хөдөлмөртөө илүү анхаарч байгаа. Тэр одоо салбар нь илүү одоо идэвхтэй байгаа тий. Ийм хүмүүс байна. За тэгээ та нарт маань хорвоо ертөнцөөс ямар зүйлийг тий ямар мессежийг дамжуулж байна вэ гэдгсэн чинь юу байна? Бид нар ингээд чиний хүслийг ингээд сонссон. Тэгээ энэ одоо зорж байгаа, хүсэж байгаа одоо энэ Марс бол ерөөсөө амбиц тэгээд юуныхаа өөрийнхөө хүслийн хараас явж идэг тий зорилгын хараас тэмүүлж идэг энэ энергийг илэрхийлж идэг. Тэгэхээр ямар ч одоо юм тий ингээд юу яасан бэ? Тэр хүслийг чинь бол бид нар ингээд сонссон тий. Тэр хүсэл чинь ингээд бид нарт ингээ ирсэн байгаа. За тэгээд чиний хийх ёстой зүйл бол ерөөсөө л яг энэ ирчээр ингээ яваад бай тий. Ингээ хурдангой ингээ тавчлаад ингээ яваад бай. Чи яг ингээ зөв зам дээр ингээ явж байгаа шүү. Тэгээд хаяа ингээ ганцаарддаг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл ингээ болдог байж магадгүй. Гэхдээ тэр болгоо ингээ юу биш шүү. Тэр нь бити ингээ санаа зовоорой. Бид нар ингээ чиний ингээ арыг ингээ даагаад явж идэм шүү. Тэгээ бүх зүйлд ингээ юу ялдаг те үний ялдаг шиг бид нар чивэл ингээл яг өөрийнхөө те хийх ёстой зүйлийг хийгээл ингээл явж хахад ерөөсөө буруутахгүй алдахгүй те бүх зүйл ингээд гоё үнэн шударгаараа ингээд явах болно гэдэг зам болов уу гэж харж байна. Тэгээ дээрэс нь энэ группийг сонгосон хүмүүсийг маань ертөнцтэй айгүй их одоо магтж байгаа ийм мессежүүд бас айгүй их орж ирж байна. Одоо энэ дэр be proud of yourself те өөрийнхөө төлөө те өөртөө ингээд гоё юм бардан байгаарэ чамаараа айгүй их бахархаж байгаа шүү. Тэгээ та нарын маань сонголтын карт ч гэсэн те өөрийнхөө одоо амьдралыг бүтээдэг ийм бүтээгчийн ийм энергитэй байдаг карт маань одоо юу гэдэг надад ийм юм байхгүй байна, тийм юм байхгүй байна гэд ингээд суугаад байдаг хүмүүсэд ч тийм биш. Тийм хэдийн ингээ ганцаардж байсан болохгүй байсан ч гэсэн тэр ерөнхийдөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас ингээд маш юм тууштай одоо юм хүчтэйгээр ингээ араас нь хөөцөлдөж чаддаг. Тэр нь ч ингээд өөрт нь маш их ингээ энерги өгч идэг. Тэр бүх одоо энергиэрээ өөрийнхөө бодит ертөнцийг ингээд бий болгож идэг ийм хүмүүс байна. За тэгээд none of these matter zoom out common ground гэсэн юм карт гарч ирсэн. За энэ картыг харахаар айгүй юм сонирхолтой юм шиг юм төр зурагтай юм карт байгаа байхгүй. Тэнгүүд би энийг ингээд харангууд ерөөсөө ингээд аливаа зүйлс одоо энэ ингээд дэлхийн юм шиг байгаа байхгүй. Дэлхийд ингээд сансраас ингээд гарцсан байгаа. Тэ сансраас ингээд ингэж харагдаж байгаа. Бидний ингээд том гэж боддог зүйл ч гэдэг юм уу эсвэл ингээд бидний аюул чухал гэж бодож байгаа зүйл. За юу гэдэг тиймэрхүү зүйлс ингээд арай өөр өнцгөөс харуулж юм уу те сансар хөгтроос одоо дэлхийг харахаар юм жижигхэн байгаа шиг юм жижигхэн байж болно. Тийм тэгээ юмыг ингээд аливаа зүйлийг ингээд юм гоё юм хайрцагнаас ингээд гадуур ингээд сэтгээрээ
Тэгээ энэ таны орд ч гэсэндээ ингээд хумхын орд гарч ирсэн аахгүй. Тэгэнгүүт энэ дээр болохоор өхрийн орд гараад ирсэн байгаа. Тэгэхээр өхрийн орд ч юм болохоор илүү юмыг ингээд юу яадаг. Тууштай хардаг юмыг ингээд нэг талаас өөрийнхөө үзэл бодолтой өгөнж байдаг ч юм уу. Тэгэнгүүт юу ягараа альва зүйлс ингээд заавалчгүй ингээд нэг одоо таллыг ч юм уу тэгж барих бас ингээд шаардлагагүй. Аливаа зүйл ингээд олон өнцгөөс нь ингээд харах нь бас ингээд чухлаа. Нэг хаалга хаадлаа гээд 2 3 хаалга байхгүй гэсэн үг биш ээ тийм. Тийм мессежийг ингээд өгч байна. Тэгээ юмыг ингээд олон талаас нь харах, за болохгүй байлаа гэхэд өөр өнцгөөс нь одоо оролдох гэж хичээх ч юм уу. Тэр бас байдал ингээд аягүй чухал шүү. Тийм бил ингээ хүн өөрийнхөө ингээ мэдлэгийг аягүй их тэлжэдэг. Тэр болгоноос ингээд юу яадаг те юм сурдаг. Тийм байдал энэ группийг сонгосон хүмүүст бол харагдаж байна. За тэгээд хэдүүлээ дахиад нэг орд татъя. За тэгэхэд арслангийн орд. За тэгээд номын ордныхан гарч ирж байна. Аягүй их гал махбодтой ордууд гарч ирж байна. За тэгээд Сахиусан тэнгэрээс хэдүүлээ зөвлөгөө карттай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань ямар зөвлөгөө нээсэж хэрэгтэй байна вэ? Тэрийг харцгаая. Энэ өдрөөсөө 4 өдөр татнаа. За empathy гэсэн юм өдөр гарч ирсэн байна. За there is more beneath the surface гэдэг. За тэгэхээр нөхцөл байдалд ингээд empathy гэдэг чинь хүний оронд өөрийгөө тавих чадвар шүү дээ. Сая яг ярьсан юмыг олон талаас нь харах, зөвхөн нэг талаас нь биш дээ. Аливаа зүйлийг би яг тухайн нөхцөл байдалд байсан бол гэж бодож үзэх ч юм уу. Тэр байдлыг бол empathy чанар гэж хэлдэг. За empathy байдал ингээд чухлаа гэсэн юм карт гарч ирсэн байна. За тэгээд дээрэс нь бүжиг буюу take inspiration from the moonlight dancing on the surface of the sea. За тэгээд энэ группийн хамаа одоо нэг айгүй тийм зориг хотлоо явж байгаа, араас нь явж байгаа юм хүмүүс байна гэдэг тэгжсэн шүү дээ. Тэгэнгүүт яг энэ одоо ичээрээ ингээд яваад хараа тий яг юм гоё урам зоригтойгоор тий ингээд урагшлаад байгаарэ гэдэг чинь тэгээд энэ одоо зорж байгаа зүйлд нь юм эмпати байдал айгүй чухал юм болов. За тэгээд дээрэс нь хүч чадал гэсэн юм хөзөр гарч ирсэн байна. Тэгээд энэ дээр болохоор тууштай боловч ингээд доктортой ингээд цаашаа ингээд яваад байгаарэ. Тийм яваад байгаарэ. Ингээд энэ хичээрээ яваарэ гэсэн иймэрхүү утгатай өдрөд аягүй их гарч ирсэн байна. Тэгээд дээрэс нь self care буюу энэ явцдаа ингээд өөрийгөө бас ингээд хайрлахаа мартаж болохгүй шүү тий. Өөрийнхөө одоо эмпати гэдэг нь бас ингээд бусдыг ойлгохоос илүү бас өөрийгөө ойлгох бас тэр мэдрэмжийг бас ингээд илэрхийлж болдог. Одоо нэг зүйл ингээд амар тууштай өөрийгөө ингээд те зүтгээл ингээд явж байхдаа бас ингээд хүн өөрийгөө ингээд марцсан байдаг те зориг гэж явсараад тийм учраас өөрийгөө буцаагаад туслах өөртөө юм гоё юм хайртай өөртөө зүйл хандах ч юм уу ийм зүйл айгүй чухлаа. Энийг бас ингээд бити мартаарэ. Тэг гол зүйлээ та нар угаасаа ингээд бариад авсан байна тий тэрийг ингээд хийж чадчихээн. Тэгээ та нартаа хэлэх ганц зүйлэл зүгээр өөртөө ингээд хайртай байгаарэ, өөрийгөө хайрлаарэ тий гэсэн ийм одоо зөвлөгөөг бол ертөнцөөс дамжуулж байна. За ингээд та нарын маань уншлага дуслаа. Тэгээд миний бичлэгийг сонсдог та нартаа маш их баярлалаа. Тэглээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. За энэ группийн маань юу л илүү одоо өөрийг нь зоригжуулсан, мотивацжуулсан гэдэг юм уу тий. Яг ингээд зөв зам дээрээ явж байгаа гэдгийнх нь ингээд баталгааг нь хэлж өгч байгаа ч юм уу. Ийм уншлага болчлоо гэж бодож байна. За 2 дугаар группийнхны уншлага дууссан. Одоо хэдүүлээ 3 дугаар группийнхны уншлага дуртагай. За 3 дугаар группийнхан маань болохоор за энэ байшинтай энэ юг сонгосон тий. картыг сонгосон цэцэгтэй байшин. За эсвэл энэ
бүдэг улбар шар өнгийн чөлөөг сонгосон бол энэ та нарын групп ээ. За бүгдээрээ юу яцгаая? Oracle картнуудаас мессеж хийцгаая. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань одоогийн нэрийг за тэгээд хорвоо ертөнцийн цэдэнд ямар мессежийг дамжуулахыг хүсэж байна вэ? Тийг нь харцгаая. Гуравдугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Одоогийн нөхцөл байдал тий. За тэгээд энэ нөхцөл байдалд нь хорвоо ертөнцийн цэдэнд юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Тийг нь харцгаая. За би дахиад асар шогаа яхаа мартчихд. Дандаа сүүлний хийсээр асуурч. За одоо яач 3 дугаар группийнхний одоогийн нэрийг за тэгээд ертөнцөөс юу гэж тэдэнд дамжуулж байна вэ гэдэг. За Uranus гараг 3 дугаар гэр за ихрийн орд гэсэн өдрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүмүүсийн хувьд болохоор юу байна аа? Харилцаа холбоог илэрхийлдэг одоо ихрийн орд за тэгээд бүр ингээд өөрийнхөө гэртээ гарч ирсэн байна. Тэгэхээр бол тэгээд дээрэс нь 3 дугаар гэр нь өөрөө ах トゥ хамаатан садан тэгээд юг илэрхийлж болдог одоо хөрш мөрш ч юм уу эсвэл юм богино хугацааны аяллыг бас ингээд илэрхийлж болдог. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн хувьд энэ тал дээр нь за Уранус гараг гэхээр өөрчлөлт ерөөсөө өөрчлөлт тийм тэгээд шинжилтийг өөрчлөлтийг илэрхийлж байгаа юм карт. За энэ дээр маш их өөрчлөлт явагдаж байгаа юм хүмүүс байна. За эндээс шууд нүүх ч юм уу тийм нүүх гэж байгаа ч юм хүмүүс айгүй их байгаа луу гэж бол надад харагдаж байна. Яг гэвэл энэ дэр ингээд та нарын сонголтын карт болохоор энэ одоо гэр те ийм хаус одоо байшин гэсэн ийм карт гарч ирж байгаа. Тэнгүүд тийм яг ч юм надад нүүх гэж байгаа хүмүүс бас байгаа болов уу гэд бодогдчихлоо. Тийм тэгэж орж ирж байна. За тэгээд дээрэс нь энэ хүмүүсийн маань хувьд одоо бусдад харилцаан дээр нь бас их өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тэгээд энэ children гэдгсэн байхгүй дээ. Golden children гэснээр энэ дээр ингээд жоохон хүүхдтэй юм жирэмсэн эмэгтэй харьцаа хүнтэйгээ ингээд яханы зурагтайгаа ингээд бариад зогссон. За тэгэхээр энэ группийг сонгож байгаа хүмүүсийн дунд ерөөсөө юу яа таа хүмүүс байх шиг байна. Ам бол нэмж байгаа тий. За тэгээд ам бол нэмж байгаа ийм хүмүүс байх юм бол энэ хүмүүс маань тусдаа гарч байгаа амьдралаа холбож байгаа ч юм уу тийм ийм үйл явдлууд хүлээж ин. За эсвэл одоо ингээд ганц би энэ төр хүмүүс байж болно шүү дээ. Тэгээд тэнгүүд тэр хүмүүс маань болохоор энэ үе таалга нь нэгдэж ин гэх юм уу. Тийм ингэж бас хүлээж авч болно. Яг ийм мессеж айгу хүчтэй орж ирж байна. За тэгээд хэдүүлээ дахиад нэг хитэн орж. За жинлүүрийн орд. За тэгээд арслангийн орд. За энэ арслангийн орд баг бүх групп төр гарч ирж байгаа шүү. За ингэж гарч ирлээ. За хэдүүлээ одоо tarot картнаас мэдээлэл авцгаая. За яг юу вэ? Тийм oracle картн дээр гарч ирээд байгаа зүйлсүүд яг юу юм бэ? Ертөнцөөс эднийд маань 3 дугаар группийг сонгосон хүмүүст маань юу гэж хэлээд байна вэ? Гэдгийг харцгаая. За одоогоор энэ хүмүүс маань ганц би хүмүүс аягүй их байж магадгүй харагдаж байна. Ганцаараа байгаад байгаа энэ нэрийг аягүй харагд. Энэ картууд аягүй их гарч ирж байна. За magician буруу харсан magician гэж боддог. За Ten of Cups гэж боддог. За тэгэхээр за энэ группийг сонгосон хүмүүсийн донд юу байна аа? Хайр сэтгэлийн харилцаа ч юм уу урт хугацааны харилцаа ингээд юу ая гэхээр харилцаатай бай гэхээр нэг л болж өгөхгүй, нэг л тэм зүү хүнтэйгээ очирч өгөхгүй байгаад байсан иймэрхүү хүмүүс байх шиг байна. За тэгэнгүүт тэгээ тэрнээсээ болоод ингээд өөрийнхөө яг нөгөө нэг яг ийм гоё байн хөдрийг харах юм бол unconditional love, be loud, pure гэсэн гоё
ийм sweetheart те яг өөрийнхөө ийм зүрхний ийм sweetheart-ыг олж чадахгүй байсан. За ийм хүмүүс маань бол энэ группийг сонгожээ гэж харж байна. За эсвэл зарим хүмүүсийн хувьд болохоор саяхан тэр хүний олсон байж магадгүй. Яг гэвэл энэ одоогийн нэрэг дээр ингэж явж байгаа учраас за ихэнх хүмүүсийн хувьд бол одоо ийм ганц бий байгаа ийм хүмүүс маань энэ группийг сонгожээ. Тэгээд ерөөсөө ингээд урт хугацааны гэр бүл болох, тэгээд хамтдаа үр хүүхэдтэй болох хүнээ ингээ хайгаад адил ингээд ерөөсөө ингээд сансанд нь хүрэх ийм хүн олохгүй тэгээд ерөнхийдөө за миний одоо энэ хүсэлт ч юм уу яг ингээд надад хүссэн хүн ерөн байхгүй юм шиг байна да гэж жоохон бууж өгж байгаа ийм байдал бол ингээ харагдчихин. Тэгээд ингээ ганцаараа ерөнхийдөө их цагийг өнгөрүүлж байгаа ийм хүмүүс бол байгаа харагдаж байна. Тэнгүүд энэ хүмүүст маань одоо нэг Night of Swords үзэр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээд энэ дээр аюулх нөө харилцаа холбоо гэж гарч ирсэн харилцаа холбооны иймэрхүү одоо ихрийн ордж гарч ирээд исэн. Тэгээд байшингууд ч гэсэн 3 дугаар гэрч гэсэндээ гарч ирээд исэн. Тэгэхээр энэ хүний та нар маань ингээ ганцаараа байгаад байвал ерөөсөө нэг болохгүй юм байна л да. Хэрвээ одоо ингээ тэр хүний олоогүй байгаа хүмүүсийн хувьд шүү дээ. Тийм учраас ингээ бусдаа ярилцах тэгээд одоо энэ ингээ magician хүзэр бүр гарч ирсэн Night of Swords ингэж гарч ирж байгаа гэхээр одоо 3 дугаар гэрч юм бичих мичгийг илэрхийлж байдаг. Эсвэл ингээ ярихыг илэрхийлж байдаг ч юм уу. Тийм учраас энэ хүмүүс маань одоо manifesting гэж яриад байдаг шүү дээ. Тэрх хэрэгтэй байна. Одоо яг би ийм чанартай ийм хүнийг хүсэж байна гэдэг юм уу. Тэгээд ингээд гоё хорвоо ертөнцтэй ингээ хэлээд өгөө. Тэгэх юм бол ингээд бид нар яг чиний хүсэж байгаа тэр хүний чинь ингээ явуулъя гэж байна. Тэгээд дээрэс нь ингэж аахгүй юу шин сар одоо ийм охины ордон дээр trust all will be well гэд бүх зүйл ингээд одоо сайхан болно чиний хар болно гэдэгт ингээд итгээрэй чи зүгээр л ингээд бид нарт ямар хүн хүсэж байгаа юу хүсэж байгаа гэдгийг ингээд хэлээд өгчхөө тэгэх юм бол ингээд бид нар тэр чинь ингээд биелүүлэхэд бэлэн байна гэд хэлж байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд гэх юм бол аль уушийн одоо энэ хүнийг олцсон тэгээд жоох ингээд олцсон тэгтээ одоо энэ sweetheart олцсон заяа өөрийнхөө нөгөө талыг гэдэг юм те юу ч гэсэн тэр хүний алцсан. Тэгтээ жоохон ингээ харилцаа ингээ жоохон сэтгэл гонсоох үйл явдал болсон ч юм уу те хин нэгэндээ жоохон ингээ гонсоосон байгаа ч юм уу. Эсвэл ингээ удаан хугацаанд хүүхэдтэй болохгүй байсан ч юм уу те энэ ч бас нэг асуудал болж штэ гэр бүлд. Тиймэрхүү хүмүүс байх юм бол юу ертөнц ингээ танд маш юм гоё юм алт шиг те ийм гоё хүүхэд ингээ дийлгээж байна. Тийм тэгээд ийм гоё одоо ийм хүүхэдтэй болохгүй байсан хүмүүсийн маань хувьд бол ийм гоё хүүхэдтэй болоод гэр гал голомтой ингээ бадраах нэ гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. Тэгэл ерөнхийдөө oral ерөнхийдөө энэ группийнхэнд бол ерөөсөө ертөнц бол аюу тийм харагдаж байгаа, тайвшруулж байгаа. Тэгээ бүх зүйл ингээ зүгээр болно. Тэгээ чамд ингээ бид нар маш юм гоё юм ховор нандин бэлгийг ингээ бэлдсэн байгаа. Өдийг хүртэл ингээ болохгүй байсан зүйл бол ерөөсөө ингээ чамд яг хамгийн сайныг нөхөх гээд байсан учраас л ингээ болохгүй байсан юм шүү. Тэгээ хаагцсан болохгүй байсан тэр бүх өнгөрснийг ингээ мартаарай. Одоо ингээ чиний амьдрал маш гоё юм. Одоо солонго гарч эхэлж байна. Гол ингээ өөртөө итгээд юу хүсэж байгаа бид нарт ингээд гоё ингээ бичээд ч юм уу тэгээ ингээ гоё эсвэл бид нарт ингээ гоё ингээ хэлээд өгөөрэй. Тийм бид нар ингээд чиний хажууд ингээ байгаа шүү. Чи минь ингээ ганцаараа ингээ чаналаад авах ингээ хэрэггүй гэсэн ийм мессеж бол орж ирлээ. За бүгдээрээ л усан дагнасаа зөвлөгөө мессеж бас авцгаая. 3 дугаар группийг сонгосон хүмүүст маань ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? House of Flowers зэрэг сонгосон хүмүүст маань За бүгдээр харцгаа choose wisely нэ. За тэгээ тийм байхгүй. Одоо нэг ингээд одоо өөртөө яг ингээд тохирсныг л ингээд сонгох гэдэг заахгүй. Чи ингээд бүх зүйл ингээд таарах албагүй. Одоо ингээд өнгөрсөнд таарахгүй байсан зүйлсүүд бол ингээд яг ингээд чиний чамайг ингээд маш гоё аз жаргалтай болохгүй байсан зүйл учраас л ингээд хаагдсан юм аа тий. Тэр нь битээ нэг ингээд шаналж гунж гутраа. Тий. Бүх зүйлд ингээд юу ах албагүй тий таарах ингээд албагүй. Тэгээ дээрэс нь яг ингээд хүн зөө хүний олоход ч юм уу ерөөсөө ингээд маш юм гоё тайван юм гоё аз жаргалтай тийм аюулгүй мэдрэмж гол нь ингээд авдаг тий. Тэр тийм мэдрэмж өгж байгаа хүн л ингээд зөв хүн шүү. Тэгэхгүй ингээд танд имгээ яах гээд байгааг нь мэддэхгүй тэгэл нэг red flag өгөөд ч юм эсвэл зүгээр л ингээд болохгүй тий болдгоо харилцаавал тэгэл угаасаа болдгоо штэ ингээд өөр хөөхт ч за яахгүй ч гэдэг юм уу.
Тэг 100 хүнтэйгээ байхад бол тэр мөрөл ямар ч асуудалгүй ингээд хурдан болчдгоо. Тийм учраас гой болох зүйл рүүгээ те яг ийм одоо зөв мэдрэмж төрүүлж байгаа тэр хүнтэйг ингээд байгаарэ. За тэгээд stay the course гэдэг чинь тэгэхээр ерөөсөө одоо ингээд жоох ингээд юу ячгаа төвчөртэй те ингээд юу байгаарэ төвчөртэй байгаарэ. Тийм бити ингээд бууж өгөөрэй шантраарай. Жоох ингээд шантрах гэж байгаа юм нэрэг байдал бас ингээд харагдажсэн. За би ингээд ганцаараа л байх юм байна гэдэг юм те. Ийм нэрэг ийм бодол бас айгүй жоох юм гутранг байгаа байдал ингээд энэ группийн хүмүүст байгаад 있어 учраас ийм мессежүүд гарч ирж байгаа юм болов уу гэж харж байна. За тэгээ дээрэс нь дахиад мөн self care буюу өмнөх групп дээр гарч ирсэн үзэг хаширлаа. За тэгэхээр өөрөө өөрийгөө гоё ингээ хайрлаарай л гэж энэ дахиад тийм өөрийгөө хайрлаарай. Тэгээд бид нарт ингээ тий бусдад ингээд өгдөг сайхан сэтгэлээ бас ингээ өөртөө өгөх нь маш чухлаа. Тэгжээж ингээд өөрөө маань ингээ аяга бүрэн байж бас бид нар ямар нэгэн хүнтэй юм одоо юу гэдэг юм тэнцвэргүй харилцаанд орохгүй тий. Тэгээд өөртөө бүрэн хангалуун хүн чи яг өөртөө бүрэн хангалуун байгаа тэр хүнийг бас өөртөө татна гэх мэтчлэн ер нь тиймэрхүү байдаг учраас ямарваа нэгэн харилцаа болж бүтэхгүй байвал ер нь хүмүүс өөрлөгөө ингээ өнгөх хэрэгтэй. За би л өөртөө нөхөн нэг тэгдэж тэтэ ингээд өөрөө ингээд жоохон хайраар дутуухан ингээд өөрт ингээ жоохон хайр хөгж байгаа хүний хайрыг ингээ хангалттай гэж бодоод ингээ байгаад байдаг. За гэтэл өөрийгөө одоо бүрэн дүүрэн хайрлах хүн байлаа гэж бодоход өөрийг ингээд за нэг 10-20% та хайрлаж байгаа ч юм уу 30-40% та хайрлаж байгаа тэр хүнийг бол ингээд за энэ бол яг миний хүн биш байна гэд ингээд тэр хүнийг орхиод явах чадвартай тий. Тэр хэмжээний одоо юм юутай байдаг. Зоригтой тэгээд дээрэс нь тэр хэмжээний өөрийгөө хайрладаг ийм хүн байдаг байхгүй. Тэгэхэд ингээд өөрийгөө хайрлах хайр туцснараа хүмүүс ингээд нэг тийм дутуу дулмиг тэр харилцаанд ингээд байгаа л гэдэг. Яг тэгвэл өөртөө ингээд хайр өгдөг учраас өөрт нь нэг 10-20% хичээл зүтгэл гаргаж байгаа ч юм уу те 30-40% 50% ч хүрэхгүй. За бараг 50% байлаа ч гэсэн тэр чинь айгүй бага ш. Тэр нь бол 50% хайр өгж байгаа тэр хүн дээр ч гэсэндээ ингээд хангалттай гэж бодоод ингээд байгаад байдаг байхгүй. Тийм учраас тэр тал дээр бас ингээд анхаарал зүгээр юм болов уу гэж бол надад тийм мессеж орж ирлээ. За ингээд ерөнхийдөө 3 дахь группийг сонгосон хүмүүсийн маань уншлага бас ингээд үгээр өндөрлж байна. За тэгээд та нартаа аз жаргал амжилт хүсье. Тэгээд миний сувгийг сонсдог, үздэг та нартаа бүгд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.